Одоо ч зүгээр сайхан амтчих. Сайн мэцхан өрхөм үзэгчтэй нэг асуудал 5 хором сурвалжлагыг хэлж байна. Өнөөдрийн хүндэг сэдэв гэр бүлийн хүчирхийлэл. Тэгэхээр энэ асуудлыг 4 өөр их сурвалжаас боддоор нь газар дээрээс нь үзэгч та бүхэндээ хүрэх болно. Одоо яг Улаанбаатарт 20 цаг 5 минут болж байна. Тэгэхээр өнөөдөр ер нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл хэр их ирдэг бол тодруулъя. Сайн манай та орчлох уу? Үндэсний телевизийн нийгмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч Сүмбрээ ажлын давтаа юу? Тэгэхээр өнөөдөр яг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл танад ирсэн байгаа юу? За ерөнхийдөө бол манай хариуцсан нутаг дэвсгэр бол хүн аав бол нутаг дэвсгэрийн онцлог том ачаал ихтэй хоногтой ер нь 120-оос 170 дуудлагатай хондог. Баяр ёслолын үеэр бол 200-аас 210 дуудлагатай хондог юм нэлийн ачаал өндөртэй. За өнөөдрийн тухайд бол яг одоо энэ цагийн байдлаар зөрчлийн дуудлага мэдээлэл яг хэд орсныг нь би жижигэр ахлахаасаа тодруулъя. Гэр бүл хүчирхийллийн дуудлага гэсэн бас ямар төлөвлөгөөр орж ирсэн бэ? Хэдүүлээ холбоод хэдэл хамтч тодруулчих тий. За тэгээ. Одоо өнөөдөр чинь 5 дахь өдөр тийм учраас яг нэг 21 цагаас шөнийн 3 цагийн хооронд бол дуудлага мэдээлэл эд ачааллын өргөл үг гэж хэлж болно. Манай хэлц одоогоор яг хэдэн дуудлага мэдээлэл? Одоогоор 47 дуудлага мэдээлэлтэй л байна да. Ихэнх нь одоо ямар хэрэг зөрчлөө? За ихэнх нь одоо цагдаа байгууллагын хэлдэг номер 7 гэдэг согтуугаар бие авч явах чадваргүй хүмүүсийн дуудлага их байна одоогийн байдлаар. За нөхцөл Архитан согтурсан хүмүүсийг хорж байгаа эрүүлжүүлэх байр тийм ээ. Одоо өнөөдөр ер нь хичнээн юм байна. За одоогоор яг энэ цагийн байдлаар одоо 21 цаг болсон байна. Одоогийн байдлаар нийтдээ манай эрүүлжүүлэх сат болохоор 7 иргэнтэй байна. Үннийх нь 4 гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээллийн холбогдогч этгээдүүд. Нөгөөдөл нь болохоор Годон салбаа олон нийтийн газраас хүргэгдэн ирсэн ухаангуй сүхтэй бие авч явах чадваргүй юм иргэдийг эрүүлжүүлэх процесс явагдаж байна. За би хаашаа суух вэ? Наашаа суцгоо. Одоо хаашаа явж байгаа? За одоо Сонгоорхон дүүргийн 26 дугаар хороо Мандловооны дугаар тоот хаяг руу гэр бүл хүчирхийлэл шинжтэй дуудлага мэдээллийн төлөвт авагдсан дуудлага руу бид одоо яг хойшлох ажиллагааг шууд гарч байна дуудлага аваад. Ерөнхийдөө 10 цагаас хойш дуудлага төлөв нэмэгдчихдээ байна ачаална тий. Тий, ерөнхийдөө яг 23 цаг өнгөрсөн байна. За энэ цагаараас эхлээд нэг шөнийн 2 цаг хүртэлх бол 90 дуудлага мэдээлэл яг эд оргил үе гэж хэлж болно. Бие махбодын сэтгэл санааны бэлгийн эдийн засгийн гэр бүлийн хүчирхийллийн бас 4 хэлбэр байдаг шүү дээ. Ер нь аль хэлбэрийн төлхөө дуудлага мэдээлэлээр ирдэг вэ? За ер нь дуудлага мэдээллийн төлөвөөр харахад бол бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл зохиолж байгаа. Тий. Яг энэ одоо энэ шөнийн оройн цагаар бол энэ бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэртэй дуудлага зохиолж шүү. Тий. Одоо гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирлээ гэхэд одоо хүчирхийллийн ямар хэлбэр вэ гэдгээс шалтгаалаад бас шийдэх процесс нь өөр өөр гэдэг баг тийм ээ. Тий, ерөнхийдөө Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зөрчлийн саяны таны хэлдэг энэ 4 шинж байна тийм ээ. Тэгээ энэ 4 заалтын аль нэгийг зөрчсөнч бай яг хүлээлх хариуцлага нь бол адилхан. 7-оос 30 хоногийн хугацаагаар бариулах үе албан сургалтанд хамруулна гэсэн залттай. Тий. Дуудлага мэдээллийн халуун цэг дээр нь манай энэ ихний дуудлага албагч мөн ингээ очиод материалжуулаад бүх болсон процессын мэдээллийг тайлбарыг нь аавна. Холбогдох журмын дагаа аюулын зэргийн үнэлгээ бүх юмтай хийгээд маргааш хариуцсан хорооны хэсгийн байр цагсаар тухайн материал мөн цогцогдоод очдөг баг. За үргэлжлүүлээд манай материал гомд мэдээлэл хүлээн авсан манай хэсгийн байр цагс маань зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлээд нөхцөл байдлыг нь тогтоогоод бусад нэмэлт ажиллагаануудыг хийгээд прокурорын яналтан дээр шүүгж хэлжүүлж ингэ шийдвэрлэдэг юм. Арх согтууруулах унданы зүйл хэрэгэлсэн үедээ гэр бүлийн хүчирхийлүүлдэд гэдэг юм уу эрүүл байх тохиолдол бас байх уу?
Яг бас эрүүлдээ ч гэсэн одоо гэр бүлийн таарамжгүй харилцаач гэдэг юм уу ямар нэгэн байдлаар хэрүүл маргааны шинжтэй нөгөө хэрүүл маргааны явж байгаа зөрчил болоо зөрчлөөсөө магадгүй бас биедээ гэмт санаат болон санамсаргүй байдлаар гэмтэл учруулахаас үүдэлтэй гэмт хэргийн төлөв рүүгээ орох ч гэдэг юм ийм тохиолдол бас байна л та. За хаягдчихгүй. Мэдээлэлсээр маань хаягдчихгүй болчиход ингээ хаягнаар юм байна. За одоо уцаар нь холбогдож хэдүүлээ хаягийн тодруулалт. Одоо хэрвээ буцаагаар залгаад одоо уцаа авахгүй тохиолдолд яах вэ? Одоо энэ тохиолдолд бид бүхэн заавал дуудлагын хаягийн заавал олж мохирлон дээр. За Хаагаад явчих вэ? Уцаа авахгүй байгаа мах та. утсан болохгүй байгаа мó? Ана хоёроо дуудлага утсан болохгүй нөө? За. Тэгээ явж байгаа юм уу те? Дагаа явах. Доош юм бол машина доошлох юм уу? Яа дарахаар гайгүй хаа. Агсан тавиагүй. Яасан. Орж ирээд миний тэр орон дээр манай хүүхэд. Миний хүүхэд дээр унтсан. Тэд унтах дээр манай хүүхэд нь босч гэртээ харж унтгээд чирээ гаргасан. Хэдэн настай хүн тань хүүхэд? Одоо 40 гарч байгаа л гинэ. Би тэр унтчихсан байхгүй юу? Тэд орж ирсэн. Та өөрийнхөө эргэсэн дугаар. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл аваад ирсэн. Ер нь одоо яаж шийдвэрлэгдэж байна вэ? За саяны тохиолдол дээр дугаар хорооны дугаар тоот дээр ах согтуу аав ээж тагсан тавиад гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. За үүний дагуу яралтай бид бүхэн дуудлага мэдээллийг сая хэдүүлээ хамтдаа явуулж үзлээ. Гэр бүлийн шинжтэй. Тийм гэр бүл хүчирхийллийн шинжтэй төрсөн хүн аав ээжтэй агсан согтуу тавьсан юм нөхцөлөдөл тогтоогдсон. За үүний дагуу бид бүхэн сая дуудлага мэдээлэл дээр очиод аюулын зэргийн үнэлгээ нөхцөлөдлийн үнэлгээг нь хийгээд манай алба багш маань мэдээлэл тайлбар дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс хорчоос мэдүүлэг аваад зөрчил гаргасан этгээдийг эрүүжүүлэх саатгах байрлал хүргэж өгдөг. Таслан сэргийлэх арга хэмжээг ингэж авч ажиллаа. 12 сар гарсан шинэ жил баяр ёслол өгсөн энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагаас архигүй шинэ жилгээ даян арга хэмжээг зохион байгуулж байна. Күүдний улирал эхэлсэн эдгээр өдрүүдэд годам салбайд архи сувтуурал хомдооны зүйл хэтрүүлсэн иргэн өөрөө ханасаа алдах, осгох гэх мэт ийм эрсдлүүд өндөр байдаг учраас та бүхнийг энэ бүх эрсдлээс урьсан сэргийлж архи сувтуурал хомдооны зүйлээс аль болох татгалзахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд дурдсан 10 хүн дутмын 9 нь өгдмөл байдаг. 2025 он гарснаас хойш эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 16 хүн амнасаа алдсан гэсэн юм харамсалтай тоо бий. Тэгэхээр бидний мэдэхгүй хаалттай хаалганы цаана ямар асуудал байдгийг, гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн үйлдэгддгийг та бүхэнд боддоор харуулахыг зорилоо. Тэгэхээр дараагийн сурвалжлагыг манай сэтгүүлч тосон эмнэлгийн байгууллагаас хүргэнэ. Бид бүхэн одоо Сонгон хайрхан дүүргийн Яралтай тусламжийн төв дээр ирсэн байна. Одоо нийслэл Улаанбаатар хотод цаг шөнийн 12 цаг 30 минут болсон байна. Тэгэхээр одоо өнгөрсөн 2025 оны 11-р сарын 15-ны байдлаар нийслэл хотод бол одоо гэр бүлийн хүчирхийлэлд нийтдээ 711 хүүхэд өртөж үзүүлсэн байдаг юм тоо баримт байна. Мөн одоо энэ 2025 оны 11-р сарын 15-ны хүртэл 23 эмэгтэй бас Яралтай тусламжийн төвд үзүүлж эмчийн үзлэгт орсон гэсэн юм тоо баримтууд байна. Ингээд бид бүхэн одоо нийслэлийн Сонгон хайрхан дүүргийн Яралтай тусламжийн төвийн ахлах эмч золбоо төгстэй холбогдож үзэгч та бүхэндээ бас мэдээллийг хүргье. За ингээд эмчтэйгээ уцаар холбогдъё. Байна золбоо төгс эмч юу? Би нөгөө сэтгүүлч тасаа манай танаа Яралтай тусламжийн төв дээр ирсэн байж байна. Хаашаа яаж орж орох вэ? Тэ ирсэн байж байна гэдэг чинь. За сайн байна уу та? За аль тайван байна уу? Оо тайван. Энэ сүүлийн он жилүүдэд бол Монгол улсад болсон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг тийм ээ. Тоо баримт их өндөр гарч байгаа гэсэн статистик тоо баримтууд байж байна л да. Энэ гэр бүлийн хүчирхийллийн
дуудлага мэдээллүүд хэр ирж байна. Та бүхэн одоо эхнээсээ яг ямар дараалтайгаар энэ одоо энэ дуудлага мэдээлэл дээр очиж одоо үзлэг ажиллагаануудаа хийдэг вэ? Ихэвчлэн цагдаа нар төрүүлж очдог яг хүүхдтэй холбоотой юм дээр бол хүүхдтэй холбоотой юм дээр цагдаа нар төрүүлж очсноор ерөнхийдөө тэр гэрт болж байгаа юу таслан зогсоогоор хүүхдүүдийн бол хилцээр авдирдаг ч юм уу. Тэрний дараа манай дээр дуудлага өгөөд манахаас юмж очиж үйлчлэгээ хийгээд тухайн хүүхдийн одоо ихний ээлжинд ерөнхийдөө биеийн байдлыг үнэлээд 108 төлөөлөл гэж өгдөг. Миний ээж дээр очиод нэг 2 онцод ирдгээд явуулсан. Тэгсэн ааны шүн сохтуу орж ирээд ингээд 3 нас 11 сартай охин юм ийм болтол ингээд зоддсон. Тэгээд яасан ингээд асуусан чинь юун дээрээс савлуур дээрээс хойч унагцсан гэж хэлсэн. Тэгээд би масктай ороод ирэхээр маскыг авсан чинь ингээд битүү хавдартай болохоор миний охин юмн дээрээс очиж гон чамайг хэн зодсон гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Тэгээ хэн зодсон миний хүүгсэн чинь аав намайг зодсон. Тэгээ би дор нь хүүхдээ аваад одоо энэ охин дээр хөргөө хоёр дээр ирээд би яагаад миний охиныг ийм болтол зодож байгаа юм чи гэсэн чинь би тэгж зодоогүй. Би зодохгүй юм биш мэж. Намайг элдвэр хэл амар энэ төр доромжлаацсан. Тэгээ би тэр дүүргийнхэн цагдаагийн хэлцээр очиод миний охиныг ийм 3 настай хүүхдийг ийм ботлон зодчиход эцсүүлд намайг хэл амар доромжлоод байна. Энэ одоо ер нь ямар учиртай юм бэ гэдгсэн чинь өөрөө зодоогүй гэдсэн. Тэгээ нэг цагдаа дагуулаа гарсан чи би 2 хаалгацсан гэж хэлсэн. Тэгээд охины нүүраа минь ингээд тэгшлээд дээрээс нь 2 гар дээрээс нь хазаад 2 үзгийн ингээд бүр ингээд базаад чимхээд хомслаад хайцсан. Уруулныхын дотор тал энэ төр ингээд язраад цус хураад урагдаад идээлээд энэ төр одоо иймэрхүү байдалтай болцсон л. Би энэ охины эмээ нөгөө миний хамгийн том охины. Одоо ямар ч байсан 3 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гарна гэсэн. Тэгээд дүгнэлт дээр юу гэж гарах юм байгаа. Тэгээд энэ хуулийнхан өөрсдөө мэдчихэж байгаа арга хэмжээг авах байлгүй дээ. Ахуй өрөөний яригдталтаас үүссэн одоо эхнэр нөхрөө хоёрын хоорондох тэр маргаан ч юм уу бие махбодын асуудлыг бол энэ газар дээр манайх очиж үйлчлэг хийгээд анхан шатны тусламжаа үзүүлдэг. Шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалд манайх үрждэг хүргэж өгдөг. За хөнгөн зэргийн бэртэлтэйч гэдэг юм уу тийм тохиолдолд бол цагдаад нь үйлчлэг хийгээд хүлээлгэж өгдөг байгаа. Ерөнхийдөө тийм зарчмаар л явдаг. За ер нь тэгээд амралтын өдрүүдээр ч юм уу ерөнхийдөө нэг 5 дахь хагас өдрийн юм дээр бол за бас ер нь бол орой 20 цагаас хойш тэр дуудлууд орж ирэх шүү. Ер нь бол нэг өдөртөө нэг 3-4 дуудлага бол ямар ч байсан байдаг. Сонгой 103 Хайгнаа нөлөө та. За уутын дуудлага одоо юм чинь танах руу очиж шүү. За уцаа нээлттэй байлгаж байгаарай. За. Одоо ингээ ууж ирээд гэр орондоо агсан согтуу тавих гээд л одоо асуудлууд аргасаал ургаад байна да. Яг одоо энэ 12 сар гараад нөгөө олон баяр ёслол эхэлж байгаа энэ үед бол бас л эрсдэлтэй шүү дээ. Нэг өдөр баяраа тэмдэглэгээ шинэ жилдээ очивол одоо оны авраг болсон хамсалтайгаар дууссан тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр энэ бол айгүй ер нь бол одоо 12 сард нийтлэг гарах гад байдаг. Яагаад тэгэхээр хүмүүс нөгөө хит их бас хөөрснөөсөө болоод ерөнхийдөө нөгөө жоохон алкоголны төрлийн юм хэтрүүлж хэрэглэснээс болоод гадаа гараад ганцаараа нөгөө бие биенийгээ одоо хараа хяналтгүйгээр ганцаараа гин явуулдаг ч юм уу. Энээс болоод за хөлөлт осголтын юмнууд айгүй их яригдана. За одоо нөгөө нэг хүчирхийллийн ч юм уу дээрэм тоонуулын ч гэдэг юм уу те ерөнхийдөө тиймэрхүү ганцаараа явж байгаад ямар нэгэн байдлаар бусдад бас олзуулах ч юм уу иймэрхүү дуудлууд бол зөндөө таардаг юм уу. Энд дээр ерөөсөө хамгийн том хэмжээгээр хэмжлэх хүүхэд шүү дээ. Ерөөсөө за том хүмүүс бол яг хоорондоо тэгээд муудалцсан одоо сайнд нь муудна гэдэг ч юм уу тэгээд яг нэг тухайн үеийн хаяугаар ингээд яг энэний хамгийн том зүйлс ч хүүхэд байхгүй. Одоо тэгэл жишээ нь ээж аав хоёрын аль нэг нь ингээд хоорондоо ирэх бол муудалцахад за нэг нь имлэг явна, нөгөөдг нь цагдаа руу явна. Яг тийм одоо бага насны хүүхдүүд гэж тэр хүүхдүүдийг 108 төлөхөөс өөр ямарч авахгүй. Ягаад гэвэл асар хамгаалагч байхгүй болж байгаа юм. За бас бид бүхэн мэдээлэлсэн танд баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За танаад очих юм чинь өмнөх дуудлаган дээр нь байна шүү. За орбитын тойрог дээр нэг хүн үзэж байгаа. Тэр дуудлага шийдвэрлэж очно. Гэр бүлийн хүчирхийллийн тухай бэлтгэн хүргэж байгаа нэг асуудал 5 хором нэвтрүүлгийн дараагийн сурвалжлагыг сэтгүүлч Бямцэцэг хүүхд хамгаалах байрнаас үзэж та бүхэндээ хүргэх болно. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хийж байгаа сурвалжлага нэвтрүүлэг хамгаалах байрнаас үргэлжилж байна. Тэгэхээр хамгаалах байранд ирээд бас хамгаалуулж байгаа нэгэн эмэгтэй бидэнд бас ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Тэгэхээр ямар нөхцөл байдал одоо гэр бүлийн хүчирхийлэл болсон юм бэ гэдэг одоо энэ зүйлийг бас бид та бүхэндээ хүргэх гэж байна. Ингээд татгшоо оръё.
Сайн байна мэдээ. За, ярилцлага өгөхөр зөвшөөрсөнд баярлалаа мэдээ. Мэдээж нөгөө энэ хамгаалах байранд чинь бас хүчирхийлэлд өртсөн хамгаалуулах шаардлагатай хүмүүс л ирдэг гэж ойлгосон. Өөрийн чинь хувьд яг ямар нөхцөл байдалтай байв, хэдэн хүүхэдтэй, гэр бүлийн амьдралаас эхлээд хэдэн жил болж байгаа вэ? Би 3 хүүхэдтэй. 6 жил болж байна хамт амьдраад. Тэгээд ер нь бол хардталтаас үсээд ер нь бол энд ирсэн дээ. Одоо удаа дараа давтагддаг уу? Тий, удаа дараа давтагддаг ажил төрөл хийхгүй байх, ажилласаа гар гих зодод зохиох тий. Тий, одоо яг нэг өөрийнхөө ирэхээр байлгах тий. Нэг өөрийнхөө хүслээр ингээд нэг эхнэрээ байлгах гэдэг тийм хүмүүс байдаг штэ. Яг тийм. Ер нь бол гэртэл бай гэдэг тийм төрлийн. Хүүхдүүдэд одоос нөлөөлж байгаа байдлын чи бас их хүний нэг юм зөв совгонтэй ингээд үйлдэлээс нь харагддаг штеп. Хүүхдүүд маань илүү хайцтай болох. Тэгээд ер нь бол ингээд зураг зурж байхдаа хүртэл нэг гэр бүлээ зурхад аавыгаа зурхгүй байх ч юм уу тий. Аавыгаа орж ирэхээр жахан айх тий. Нуугдах. Тийм байдлууд ер нь илэрдэг. Өмнө нь ер нь хизэнээс ер нь бол 2 жилийн өмнөөс ер нь бол хийсэн. Хитрхи бас өөрийнхөө дураараа өөрийнхөө байлгах гад яг нэг хүний өмнөөс шийдвэр гаргах гэдэг гэх юм уу би ч бас нүг тустай хүн шттэ тий би даасан хүн тий яг хүний өмнөөс шийдвэр гаргах хитрхи хяналтанд байлгах гэдэг гэх юм уу тий сэтгэл зүйн бие махбодын хүчээр хийлж байгаа сэтгэл зүйн хүчээр хийлж байгаа. Одоо бие махбодын гэхээр өөрөө чинь зодддаг гэсэн үг үү? Зохин зодцохын тий сэтгэл зүйн хувьд муухай үгээр хилэн, доромжлон, уухаараа зан характер нь өөрчлөгдөн, агсан тавина, хүүхдүүдэд айлгана, тий юм зурагт мурагтаа эвдлэн, тий хаалгуудээ эвдлэн, тий тиймэрхүү. Одоо хамгаалах байранд ирээд хэд хонжээ энд байхаар магадгүй чамайг одоо ийм одоо хамгаалтанд орсон гэдгийг хөрчин жишээлүүд мэдж байгаа юу? Чи ирээд хэд хонжээ? Мэдж байгаа сар гарan болж байна. Ер нь бол мэдж байгаа. Тэгээд энэгээр эргэлтэд тойроод энэ хүүхдүүдтэйгээ байгаа гэсэн үг. Тэг хүүхдүүдтэйгээ эргэлдэж тойрсон асуудал бол байхгүй. Энд ирснээс хойш ер нь айгүй тийм тайван болсон шүү дээ. Илүү их унтаад өмнө их жаахан нойр өдөж тий сэтгэл зүйн асуудалтайсэн бол энд ирээд илүү тийм хамгаалагдсан мэдрэмж авсан. Тэгэд яг шүүхтэр яг эцлээд яг одоо шүүхийн шийдвэрийн тэр гарах хүртэл нь ер нь энд бол бай гэж бодож байгаа. Амьд хүртэл занал хийлж исэн болохоор тий айцтай сэтгэл зүйн хөвч юу нэг жаа айцтай яг нэг хүнд яг нэг төвчээр тасах үе гэж бас байт юм. За одоо болий тий одоо яг энийг болох ёстой миний харилцааг дуусгах ёстой байна гэж яг боддог үе байдаг юм. Магадгүй чи энэ амьдралаа одоо цааш нь бүр салахгүйгээр үргэлжлүүлээд явах тухай нөхөртөөгөө ярилцаад ч юм уу тий. Тэгээ чи үнэхээр намайг дахиж одоо ийм байдалд оруулахгүй л хоёлаа ингээ бүтэн амьдралаа аваад явъя гэдэг тухайга ер нь нөхөртөөгөө чи хэр ярилцж ийсэн бэ? Ярилцаж үзсэн үү? Ярилцаж үзчихсэн. Яг залуу хүмүүс юм байна тийм байна. Хоёлаа ингээд таарахгүй байх төр хугацаанд салаад үзье. Тэ ингээ тгий гэж их хүртэл ярьж ийсэн. Тэгээд хүлээж авахдаа илүү их ноцтой байдлаар хүлээж аваад байна л да. Тухайлбал хүчрхийлэл үлдэж. Би чамаас салж чадахгүй. Би чамаас одоо салж чадахгүй. Эсвэл хүүхдүүдээ аваад сална гэдэг ч юм уу. Хүүхдүүдээ хар шүн аваа явдаг ч юм. Эсвэл айлгах тий. Би чамайг алж ич сална гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо чи бол цаашаа гэр бүлээ яг бүтэн дүүрэн аваад явна гэсэн итгэл байна уу? Одоо яг одоо нөгөө эвлэрүүлэн зуучлална гэж бас хугацаа өгдөө шүү дээ тий. Тэг ер нь бол тэгтээ ер нь яг сална л гэж бодож байгаа л та. За баярлалаа. За гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар үзэгч та бүхэндээ одоо хүргэж байгаа өнөөдрийн сурвалжлага нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр бид хамгаалах байрнаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд өөрийгөө одоо хамгаалах шаардлагатай гэж үзсэн 3 хүүхдийн ээжтэй бас ярьцлага хийж хүргэлээ. Тэгэхээр дараагийн одоо ярьцлага сурвалжлагыг сэтгүүлч Баталбай өргөнэ. За сайн байна уу. Би нөгөө уцаар ирсэн сэтгүүлч. Амрыг ирээ. Уцаар ирсэн сэтгүүлч. За. Тэгээд нөгөө сэтгэл судлаачтай сэтгэлзүйчтэй нөө. Тий. Би Баталбай гэдэг сэтгүүлч нэг. Дэд тахлагч маргад ирсэн. Яг одоо энэ нэвтрүүлгийн төгсгөл хэсэгт бол сэтгэл судлаачтай одоо ярилцах юм шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр
ер нь яг ямар одоо нийгмийн бүлэг гэдэг юм уу ямар хүмүүс яг энэ зөнгөлөх энэ гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байна вэ? Тухайн хүний нас хүйс одоо нийгмийн байр суурь, ажил одоо эсвэл сэтгэл зүйн онцлог иймэрхүү зүйлүүдээс болоод хүмүүс одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал нь ихсэх багасгах гэсэн янз бүрийн шалтгаантай байдаг. Нэг байршлаас гэдэг юм уу нэг хаягнаас одоо тогтмол дуудлага ярддаг, байнга л одоо тэнд асуудал үүсчихэд гэдэг юм уу. Ийм одоо зүйл байх уу? 2025 оны 11 сарын байдлаар 107 гэр бүлийн хүчирхийллийн тусгай дугаарт 7000 гаруй дуудлага ирснээс 1100 гаруй дуудлага нь яг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой. Заавал шалган шийдвэрлэх ёстой. Бид нар анхаарч авч ажиллах ёстой тийм дуудлагууд байсан. Гэр бүлийн хүчирхийллэхээр одоо юу гэдгийг биедээ одоо халдсан одоо зодуулсан, бэрцсэн, гэмтсэн гэдэг юм уу гэж ойлгодог ш тэрнэ. Тэгэхээр бас энээс гадна сэтгэл санааны маш том хохирол байх шиг байгаа. За тэгээ Монголын 3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн гэдэг сүүлийн үеийн судалгаа бол байдаг. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд өөрсдөө мэдэхгүй байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр яваад байгаа гэсэн үг байна. За гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь зөвхөн бие махбодод халдах биш. Сэтгэл санааны, эдийн засгийн, тэгээд бие махбодын тийм үү? Тэгээд дээрэс нь бэлгийн гэсэн дөрвөн хэлбэртэй байгаа. За гэр бүлийн хүчирхийлэлд удаан өртөх тусмаа хүний сэтгэл санааны байдалд ордно. Одоо түгшүүр, айдас түгшүүр ихсэн, өөртөө итгэх итгэл одоо тэр бүх зүйл нь алдагдаад ирнэ гэсэн. Тэнгүүд одоо эргэн тойрондоо байгаа хүмүүстэй хэлэхээс айх тийм үү? Одоо энэ хүчирхийллийн тойрогтой байгаа дасах. Тэрэндээ одоо ингээд тэрнээсээ гарцаа мэдэхгүй байх. Эсвэл эргэн тойрныхаа хүмүүст хэлжүүл намайг юу гэж хэлдэг бол яадаг бол гэдэг айцаасаа болоод гэр бүлийн хүчирхийллийг ингээ илрүүлэхгүйгээр хэлж илрүүлэхгүйгээр ингээд дараад дамжуулаад явуулаад байдаг гэсэн. Тухайн хаалганы ард нэг эмх замбраагүй байдал үүсээд хоёр хүн муудаж маргаад ингээд асуудал одоо шүүх цагдаа дээр ирэх хэмжээнд хүрж штэ. Тэгэхээр тэр хоёр хүн бол хоёулахнаа амьдардаг хүмүүс биш байгаа. Тэгэхээр тэр хоёрын одоо эргэн тойронд амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийн хувьд бас одоо санаа сэтгэл хямарч л байгаа штэ тий. Энэ дээр албаагчд анхаарал хандуулдаг уу? Тийм тэгэлгүй яхаа хүүхдийг бол яг ингээд нэн тэргуунд авч анхаарч үздэг гэсэн үг. Манай цагдаагийн байгууллагын албаагчид ч гэсэн очиж одоо зөрчлийг шалгахдаа хамгийн түрүүнд хүүхдийг нь аюулгүй байна уу, өвдсөн байна уу гэдэг тал дээр нь анхаарч ажилладаг. Хүүхдийн хувьд болохоор яг ингээд байнга ингээ айгаад байхаас илүүтэйгээр одоо нэг юм өөрийгөө илэрхийлж чадхаа болох, сандрах айх, хүний үдээс харж чадхаа болох тийм үү? Эсвэл юм хүчирхийлэлд тассан байдалтай байх ч юм уу. Иймэрхүү үзэгдлүүд бол үзэгдэж болдог гэсэн үг. Яг одоо нийтлэг тэр хүчирхийлэлд өртөж байгаа шалтгаан нөхцөл юу байх вэ? За эмэгтэйчүүд ерөнхийдөө одоо гэр бүлээ бүтэн авчулдаг. Хүүхдүүдэд эцэггүй өсөхгүй одоо энэ үзэл бодол байна. Тийм ээ. Тэгээ дээрэс нь хуулийн болон одоо бусад сэтгэл санааны сэтгэл зүйн юм баримт мэдлэг мэдээлэл дутуугаас болоод энэ хүчирхийллийг илүү даамжруулаад хүчирхийлэл үлдэх юм нөхцөлийг бүрдүүлээд өгöd идэх гэсэн үг. Тэгээ одоо хүүхдээ бодоод би тисчин да гэсэн эхчүүд зөндөө байдаг штэ. Эсвэл зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүүгээр эрэгтэйчүүд ч гэсэн хүчирхийлэлд өртсөөр л байдаг. Одоо эхнэр нь архитан согтуурсан тийм ээ. Нөхөртөө гар хүрсэн ч гэсэн нөхөр нь эр хүн учраас гэдэг байдлаараа тесвэрлэх төвчих тийм үү. Тэгээ цагдаад мэдэгдэхгүй байх. Иймэрхүү байдлуудаас болоод одоо ийм гэр бүлийн хүчирхийлэл даамжирсаар байдгаа л гэсэн үг. Одоо дээрэс нь бусдын дунд нэр хүндтэй байх тийм үү. Гэр бүлээ ингээ айтайхан авч явж байгаа хүмүүс шүү гэдэг ойлголтоо авч үлдэхийн тулд одоо энэ хүчирхийллийг нуун дарагдуулж цаашд нь дамжуулах магадлал өндөр байдгаа гэсэн үг. За баярлалаа ингээд манай нэвтрүүлэгт бас зөвлөгөө мэдээлэл өгсөн албаагчдаа сэтгэл судлаачдаа бас баярлалаа. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн нийгмийн нэвтрүүлгийн редакцийн сэтгүүлч уран бүтээлчид гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар энэ удаагийн нэвтрүүлгээ яг газар дээрээс нь тэр үйл явц дундаас одоо та бүхэндээ бэлтгэж үзүүллээ. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя.